За цэвэршилт гэхлээр олон хүмүүсийн бодолд эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог. Гэтэл яг үүндээ цэвэршилт гэдэг бол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд аль алинд нь тохиолддог ховслын үе байгаа лээ. Тэгэхээр өнөөдөр бид цэвэршилтийн үеийн онцлог болон сэтгэл зүйн талаар ярилцахаар сэтгэл судлаач, сэтгэл зүйч Цэлэнбэг студидтэй орсон байна. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар New Origin брэнд хамтран ажиллаж байна. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За, чамд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. За, тэгэхээр хоёулаа цэвэршилтийн үеийн сэтгэл зүй гэдэг сэдвээр ярихын тулд хоёулаа эхлээд нэг үзэгчийнхаа захааг уншия. Тэгээд энэ дээр хоёулаа тулгуурлаад ярилцъя тий. За, сайн байна уу? Би 46 настай эмэгтэй. Жилийн өмнө сарын тэмдэг зогссон. Цэвэрших дуртай эмэгтэй хүн гэж байхгүй. Тийм болохоор сайн гэсэн олон зүйл туршиж үзсэн ч үр дүн гарсангүй. Ачаалал авахаар юм болоогүй байхад огцон амьсгаад давчтаж бас гинт ихээр хүлэрдгөө. Энэ их хүлрэлт нь миний өөртөө итгэх итгэлч нөлөөлж байна. Сэтгэл зүй ааш авар гэж авах юм алгаа. Секс бол бүр бодогдохооч боллоо. Нөхөр мэдээж энэ асуудлыг минь ойлгохгүй байгаа. Стресстэй муухай ааштай ихнэр бас ээж гэгдэх боллоо. Энэ үеийг хэрхэн давж тогтуун тайван болох вэ? Бас биологийн асуудлуудыг яаж шийддэг юм болоо гэсэн байна. За тэгэхээр цэвэршилт гэдэг бол угаасаа л эмэгтэй үнийтэй амьдрал гэхдээ тэргүү эрхэл асуудалтай. Тэгсээр бид нар даван туул гаргаа ерөөсөө мэддгүү ингээл айгуу том асуудал болсон байдаг. Тэгэхээр энэ нөгөө эхлээд энэ эмэгтэйн тал дээр хойлоо бас ярилцъя те. Тэгэхээр та энэ захааг уншаад танд ямар сэтгэл төрж байна вэ? Яа харахгүй туулах хэвээр тийм ээ амьдралын маань нэг үе гэж хэлж болохоор тийм ээ олон мөчлгүүдийг бид нар амьдралдаа янз бүрийн мөчлгүүдийг туулаад явж байгаа. За тэрнтэй адилхан энэ эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе гэдэг нэг юм хямралын насны хувьд насны онцлогийн хувьд бол хямралын үе гэж хэлж болох үс тийм ээ. Ийм үе бол тохиолдохоос өөр арга байхгүй зам ясны асуудал. Тэгэхээр тэр үедээ бол эхэлж байгаа. Магадгүй ихэнх үедээ явж байгаа, арай дунд үедээ бас ороогүй байгаа ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдалтай харагдаж байна. Эмэгтэй хувьд бол энэ үеийн тухай мэдээлэл сайн байх хэрэгтэй. Яаж даван туулах вэ гэдэг ийм ур чадваруудыг бол суралцах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд бол бас энэ бол шийдэж болохгүй ч юм уу тийм ээ. Тийм хүнд зарим хүмүүсийн төсөөлөд байгаа шиг бас тийм ч хүнд биш байж болох үс. Ийм асуудал л да. Энэ захаан дээр бичсэн байна л да. За, секс бол бүр бодогдохооч боллоо гэж чинь тий. Тэгэхээр энэ бэлгийн харилцааны тэр дур хүсэлтэй хэрхэн холбогддог вэ? Цэвэршилтийн үеийг бид нар менопауз тэгээд менопауз гэж хоёр хэсэгт хуваад авч үздэг л да. Яг үеэр нь ангилах юм бол тий. Тэгэхээр нийтдээ бол баг 10-аад жил үргэлжилж болох үйл явц байгаа юм тий. Зарим хүний хувьд бол баг 10 жил үргэлжилдэг. За зарим хүний хувьд бол бас харьцангуй гайгүй 1-2 жил үргэлжлээд гайгүй болчдөг ч юм уу тийм ээ. Сэтгэл зүйн хувьд бол яг хөө гэхээр бие махбодын өөрчлөлтөөр холбоотойгоор эстроген, эстрадиол, юу гэдэг прогестерон ч гэдэг юм уу тий. За тэр үеийн тестостерон даавар хүртэл эмэгтэйчүүдэд ялгарч идэг байгаа. Тэгэхээр эдгээр бэлгийн дааврууд маань ялгаралт нь нэлээд багассантай холбоотойгоор биеийн эрч хүч маш их буурах, идэх санаачлага их муутай болох, ядрах тийм ээ. За стресс ихтэх гэх мэтчлэн ийм өөрчлөлтүүд их гардаг. Тэгээ энэ өөрчлөлтүүдтэй холбоотой бол сэтгэл санаагаар ундаг. За бүх юм их ядаргаатай санагдах тийм ээ. Утга учиргүй санагдах өсвөр насны охинтой бас ижил төстэй юм шинж тэмдгүүд илэрдэг байх нь шүү дээ тий. Тэгээд үүнээсээ болоод янз бүрийн хийдэг урд нь хийх дуртай байсан ажлуудаа дургүй болох тийм ээ. За ганцаараа гэртээ л бүгээ суугаад баймаар санагддаг ч юм уу. Тэгээд бас бусад хөвшрөлтийн шинж тэмдгүүд нүдэн дээр нь өөрт нь илт мэдрэгддэг учраас тийм ээ. Бие нь өвддөг, үе мөчнүүд өвддөг, үс шингэрдэг тийм ээ. Арьс үс бол их өнгө зүс алддаг штэ тий. Тэгээ за ийм байдлуудаас болоод их сэтгэлээр хүндэг. Тэгэхээр энэ сэтгэл санааны нэлээд юм хямрал явагдаад байна гэсэн үг ахна штэ тий. Тийм ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр цэвэршилт гэдэг зүйл маань ганцхан эмэгтэй хүнд биш, бас эрэгтэй хүнд тохиолддог зүйл гэдэг. Энэ бол бас айгу нийтлэг дундаа айгу сүүлийн хэдхэн жил яригдж байгаа шинэ ойлголт болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүний цэвэршилт гэдэг ямар процесстай байдгийг, яаж илэрдгийг, за эрчүүдийн цэвэршилт гэдэг нь яг юу юм ер нь те
энийг сайн тодорхойлж ярьж өгвөл. Тийм бас сүүлийн үед л ингэж бид нэр их ярьдаг болоод л да тийм ээ. Андропоз гэдэг нэг юмыг гаргаж ирчээд ингээ яриад а. Гэтэ яг энэ андропоз гэдэг маань бол ангаахад бол яг тийм ухагтхан бас байхгүй гадах шиг байна тий. Зүгээр сэтгэл зүй талдаа болохоор юуг одоо эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж авч үзээд байна гэхээр эмэгтэйчүүдийнхээс арай жоохон ялгаатай. Эрэгтэйчүүдийн тестостерон бол юм бага багаар их удаан олон жилийн туршид ингээ багасч идэг. Ялангуяа одоо 40 наснаас хойш бол тестостерон даврын ялгарл багасаад ирдэг байх нь тийм ээ. Ингээд ирэнгүүт одоо эрэгтэйчүүдэд ямар одоо эмэгтэйчүүдийнхээ төстэй юм сэтгэлээр унах, за янз бүрийн юмыг одоо өөрчлөлмөр санагдах тийм ээ, өөрийгөө өөртөө баталж харуулмаар санагдах ч гэдэг юм уу тийм ээ. Гэхдээ энэ нь бол эмэгтэйчүүдийн шиг ингээд 2-3 жилийн дотор гинт ингэж огцон илэрдэггүйгээр нилээд юм аажмаар баг багаар ингээд илрээд яваад иддэг. Тэгэж явж байгаад за хамгийн сүүлийн хугацаа бол одоо 60 нас гэхэд бол эрэгтэйчүүдийн үед цэвэршилт явагдаж дууснаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр баг энэ маань 20 жилийн үйл явц болох нь шүү дээ. Тийм ээ. За тэгээд зарим хүмүүсийн явцад одоо амьдралын хэв маягаасаа шалтгаалаад зарим эрчүүдийн хувьд бол их илт мэдрэгдэж болно л доо. Одоо булчингийн мас багасах тийм ээ. За тэгээ өөхөн ид болохоор ихсээд идэг тийм ээ. Одоо гүзээтэй болоод эхэлдэг ч гэдэм юм уу тийм ээ. За тэгээд одоо үс шингэрдэг, халзардаг. За дур хүсэл, бэлгийн дур хүсэл их багасдаг тийм ээ. За өшөө юу гэдгийг эрч хүч багасдаг ч гэдэг юм. Дайчин төрөмгийн одоо нэг тийм эргэтэлэг чанарууд бол багасаад ирдэг байна шүү дээ тийм. За тэгээ ер нь бол одоо 60 наснаас хойш эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн одоо хоорондын тийм сэтгэл зүйн ялгаа бол маш бага болоод ирнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо эрэгтэйчүүд маань илүү зоримог тийм ээ, шийдэмгий, дайчин байсан бол илүү уянхан болдог. Эмэгтэйчүүд нь болохоор яг эсэргээрээ ахна шүү дээ тийм ээ. Илүү юм уяхан дуу, зөөлөн ийм байсан бол одоо настай болоод ирэхээр арай бас жоохон шийдэмгий дүү тийм ээ. Иймэрхүү шинжүүд хүртэл илэрдэг баг. Тийм. Тэгэхээр нөгөө зөрүүнүүд ингээд ойртой зөрүүн ингээд багасаад ирдэг ахна шүү дээ тийм ээ. Сонирхолтой. Одоо эмэгтэй хүнд бол яг за 44 настай хүн цэвэрчт юм байж. За эрэгтэй хүн бас ингэт юм байж. Энийг нөгөө нэг биологийн үйл явдал шүү гэдэг нөгөө нэг хүлээж авах тийм сэтгэл зүйн бэлтгэл байхгүй байгаа учраас хүн энд сандралд ороодох шиг байна л да. Тэгээ нөгөө би те ааштай ээж боллоо, ааштай эхнэр боллоо, ийм нэрэл зүгээд байна. Би бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байна гэд нөгөө байгалийн болдог зүйлийг бусдаа өөртөө болон гэр бүлтэй дарамт хэлбэрээр авчираад байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм сэтгэл зүйн ямар үйл явцанд болоод байгаа вэ? Энийг одоо яаж таван туулах хэрэгтэй гэдэг тийм. Бэлтгэлгүй байна тийм ээ. Яг одоо чи бол яг зөв ярьж байна л да. Сэтгэл зүйн ерөөсөө ямар ч өөрчлөлтөнд сэтгэл зүйн бэлтгэл чухал гэдэг шүү дээ тийм. Бид нар одоо жишээлх юм бол тэтгэврт гарахад жишээ нь бид нарт айгүй том сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Бид нар 5 жилийн өмнөөс л бэлддэг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй ижилхэн одоо цэвэршилтэд бол янз бүрийн мэдээллүүдийг уншиж мэдээлэл аваад те за миний нас одоо 45 нас төгсөн ам чинь тийм ээ за сүүл 40 нас төгсөн ам чинь тийм ээ гэдэг ч юм уу надад одоо ийм өөрчлөлтүүд илэрч магадгүй тэгэхээр би ийм эрүүл амьдралын хэв маягаа баримтлаад ингэж арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг мэдээлэл байх хэрэгтэй тийм тэгжээч хүн маань өөрөө бэлтгэлтэй за тэгээд одоо янз бүрийн одоо тийм экстрим алхмууд хийхгүйгээр тийм ээ шийдэх бас боломжтой сэтгэл зүйн талаасаа бол ерөөсөө л эрүүл амьдралын хэв маягаар шийдэж болох асуудал шүү тийм ээ одоо даавар бэлтгэлүүдийг бол ашиглаж болно за янз бүрийн одоо эмчийн заавраар өгдөг дааврууд ч байдаг за эмчийн заавал жоргуугаар ашиглаж болдог тийм бэлтгэлүүд ч байдаг тийм ээ. За эдгээрийг бол ашиглаж болно. Гэхдээ хамгийн түрүүнд бол яах вэ гэхээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Нойроо бүтэн байлгаж байгаа. За дасгал хөдөлгөөний дутагдалд орохгүй тийм ээ. За тэгээ хит их одоо стресс ачаал авахгүй. Ийм тохиолдолд бол шинж тэмдгүүд бол бас тийм ч их одоо хүний давж чадахгүй тийм асуудлууд бол биш ээ. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч болох бүгд найрамдах Солонгос улсын хүнс эрүүл мэндийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн New Origin брендийн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. За энэ хүү бүтээгдэхүүн нь 30-аас 50 настай эмэгтэйчүүдийн цэвэршилтийн өмнөх үе болон цэвэршилтийн дараа үед зориулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр цэвэршилтийн үед тохиолддог шинж тэмдгүүд болох сэтгэл зүйн хямралд орох, за яс янгинах, нүур халуун оргих, за нүдний хараа муудах зэрэг шинж тэмдгүүдийг намжаахаас гадна эмэгтэй хүн та цэвэршилт болохоос өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал учраас та бүхэн Солонгосын New Origin брендийн цэвэршилтийн эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. За нэвтрүүлэгтэй хамтдаа байгаарай. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэрэглээд ургуулсан бүтээсэн илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеэ аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Одоо айгу залуугаараа цэвэрчин гэдэг яриад байгаа шүү дээ. Одоо бас нэг миний мэддэг кейс болохоор 32 настай байхдаа өмчөд үзүүлсэн чинь чи ер нь цэвэрших гээд шүү. Хит ийш цэвэрших гээд чамд ийм аюултай ингэж нүүрлж ийна гэх. Тэр эмэгтэй нөгөө нэг шалтгаан нь юу байсан бэ гэхээр гэр бүлийн хүнтэй харилцаа муутай. Харилцаа муутай учраас дотноо чаддгүй, хоёр тустай амьдарч исэн, тустай амьдарч байгаа учраас бэлгийн харилцаа ахгүй. Тэгээ ингээд тэтэрхий удаа ингээд явсаар байгаа сүлдээ тэр нь биед нь өөрчлөлт ороод эхэлсэн үзүүлсэн чинь чи цэвэрших гээд байна. Чи дөнгөж 32 настай. Тэгэхээр одоо бүр болохгүй хамтрагчтай болооч гэдэг юм уу. Тэр эмчийн зөвлөгөөд хийж шít. Тэгэхээр н бэлгийн харилцаа цэвэршилт хоёр гэдэг бол би биендээ аягүй тийм нөхцөлтэй дэд юм шиг яалч бас хаашгүй хоёр сэдв юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бэлгийн харилцаанаас бас хол хүндий байх нь энэ цэвэршилтэд бас нөлөөлдөг одоо. Нэгдүгээр би ангаахын эмч хүн биш учраас тийм ээ. Яг одоо энэ бие мах бод талаас нь шууд бол ийм шүү гэж бол хэлмээргүй байна. Гэхдээ зөвхөн миний уншиж танилцсан мэдээлэлтэй одоо бинтэлээсээ би дүгнээд хэлэхэд бол бэлгийн харилцаанд тогтмол орж исэн, орж байгаагүй гэдгээрээ цэвэршилтийн эрт орой эхлэх бол огт хамаагүй юм билээ. Тийм. Харин эмэгтэйчүүдийн одоо янз бүрийн жишээ нь төрөлтийн тоотой холбоотой байдаг. Жишээлх юм бол тийм. За удамшилтай холбоотой байдаг гэж байгаа тийм ээ. За тэгээд одоо арх тамхины хэрэглээтэй холбоотой байдаг гэж байгаа. Одоо насаараа залуугаасаа эхлээд айгүй их тамхи татсан тийм ээ. Олон жил тамхи татсан эмэгтэй хувьд бол бас харьцангуй өрт эхэлдэг гэж байгаа тийм ээ. За гих мэдчлэнгээр одоо ингээ хэд хэдэн шалтгаанууд байж болно. Харин бэлгийн харилцааны тогтмол байсан хэсэг нь бол цэвэршилтийн эрт оройтой холбоогүй гэж байгаа. Тэгэхээр нөгөө талаас болохоор цэвэршсэний дараа бэлгийн харилцаанд орох дуу хүсэл нэлт багассан гэж яриад байдаг шүү дээ. Магадгүй нөгөө нэг илүү хорсох, өвдөх, биеийн зовирууд илүү байдаг тийм хуурайшилт явагдах. За бие махбодын зовир тэгж илэрдэг юм байж. Сэтгэл зүй яагаад цэвэршилт явагдаад эхэлсэн чинь бэлгийн харилцаанд дургусан буураад ч юм уу те нөлөөлөд байгаа юм бол гэдэг талаас. За нэгдүгээр тэр бие махбодын зовирууд нь саад болохоор сэтгэл зүйн хувьд хаагдаад байдаг байна шүү дээ тийм ээ. Хэцүү зовиртой байгаад тахаар хэн дуртай ах вэ тийм ээ. За нэгдүгээр тэр нь болж байгаа. Хоёрдугаарт тэр нөгөө эстроген даавар чинь одоо ингээ буураад ирэхээр стресс ихсдэг. Эстроген даавар тэгээд тэр кортизол гэж даавар бид нэр зөндөө олон сонссон баха тийм ээ. Стрессийн дааврыг кортизол даавар гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ эстроген даавар, кортизол даавар хоёр нь баг юм уруу хамааралтай зүйлс. Эстроген даавар их байхад яг вэ гэхээр стрессийн даавар дарангуйлждаг. Гэтэл эсвэргээрээ эстроген даавар багасаад ирэхээр кортизол даавар дандаа ихсэддэг. Тэгэхээр энэ стресс маань яхаарахгүй ихсэд байна гэсэн үг ахна шүү дээ тийм. Тэгэхээр ийм стресс ихтэй холбоотойгоор түгшүүр, айдас, уур бухимдал, irritation гэж хэлээд байгаа шүү дээ. Ингээд бүх юм их ядаргаатай санагдах, бүх юмнаас залхах ийм мэдрэмж өгдөг шүү дээ. За тэр ийм зүйлсүүд бол дандаа цуг явчихдаг. Тэгэхээр ийм юмтай одоо байнга ингээд хэцүү ядраад байгаа, стресстэй байгаа тийм ээ, бухимдалтай байгаад байгаа ийм хүний хувьд бол одоо орой сексийн тухай бодох бол бас хэцүү асуудал болоод байгаа тийм ээ. Тэгэхээр одоо за өнөөдөр ядраад байна тийм ээ. Гээл ингээ хойшлуулах маягтай явандаа бол бүр хүсэхгүй байх ч юм уу тийм ээ. Ийм асуудлууд үүсэж байгаа л да. Одоо эмэгтэйчүүдийн хувьд бол цэвэршин гэдэг чинь за би ингээ хөвшин болчлоо.
гэдэг л нэг шууд тэгж хүлээж авдаг шүү дээ тий. Би баг одоо эмээ болох гэж байна. Би хөвшөрж байна. За би одоо ер нь гой сайхан байдаа. Цэвэр шууд тэгж хүлээж авдаг. Уг нь бол чинь байгалийн жамаараа л цэвэрсэн ч гэсэн тэр хүний эмэгтэйний амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тэгхгүйгээр шууд автоматар ингээд өөрийгөө шууд хаалгаа хаачдаг. Тэнгүүд нөгөө эрэгтэйгээ бас бэлгийн харилцаанд нөгөө ингээд бэлгийн харилцааны хувьд зэг гэж хөвсүүлчихдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ талаараас ярилцвал. Яг зөв. Одоо хоёр хүн цугтаа амьдарч байгаа хоёр хүний хувьд бол дандаа хоёр талаасаа ингэж нэг нэгнийгаа дэмжижээж л амьдрал одоо харилцаа чинь явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг тал нь бол ингээд одоо хүсээд байгаад идэг. Гэтэл нөгөө тал нь бол хүсэхгүй байна гэж дургу байгаад идэг тий. За ийм тохиолдолд бол хит хитэн удаа одоо нөгөө талаас хүсэж байгаа талаасаа хит хитэн удаа оролдоод ингээд болохгүй олонгууд яах вэ гэхээр шууд бууж өгдөг баг. Шууд болиё гэж боддог байгаа тий. Тэгээд яагаад тэгэхээр тэр чинь нөгөө ямар нэг хэмжээгээр бас ингээд ялангуяа манай эрчүүд юм хувьд бол одоо эмэгтэйчүүдтэй харьцуулах юм бол нэлээд эго өндөртэй хүмүүс тийм ээ. Тэгэхээр яах вэ гэхээр олон дахин гуух ийм мэдрэмж бол бас их таатай биш байдаг тийм ээ. Тийм. Тэгэхээр бол яах вэ гэхээр гууха болж эхэлдэг байх нь шүү дээ. Ингээд би яаж би биэндээ ингэж нөлөөлж болох вэ гэхээр тэр талаас нь л тайлбарлаж болохоор байна да. Тэгэхээр дахин гуйж агаад ингээд болохгүй болоод ирэнгүүт гууха болоод ингээд энэ хоёр хүний хооронд бол асуудал үүсэх тийм ээ. Ийм төвшөнд очиж болно. Тэгэхээр нөгөө энэ цахиан дээрээс ярьсан байна. Миний энэ цэвэршээд байгаа процессыг нөхөр бол энэ асуудлыг бол мэдээж огт ойлгохгүй байгаа гэтгсэн байна тий. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд яг энэ цэвэршиж байгаа зүйлээ нөхөртөө хэлэх нь битэл ер нь хүүхдүүдэд ч хэлдэггүй, охтуудаа ч ер нь хэлдэггүй тий. Ингээл би ингээд зөндөө сонсч байсан л да манай ээж ингэ цэвэршээд тах шиг байна. Ингээ ааш авир нь юм болцсон гэ хүүхдүүд нэг үрсүүлдэ ааш авир нь болохоо ангуудыг таамаглаж эхэлдэг. Тэгээд ах шиг байна, ингээд ах шиг байна. Энэ үед ер нь эмэгтэй өөрийгөө ер нь тийм илэрхийлэх ч юм уу те надад ийм байна. Би ингээд энэ гэдэг чадвар жоох муу байд юм болоо. Эсвэл зөвхөн манай Монгол эмэгтэйчүүдэд тийм яагаад юм уу? Тийм. Энийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүн бусдад энийгээ нээлттэй ер нь ярьж чадахгүй л байт юм болов. Ер нь одоо за 20 жилийн өмнө 30 жилийн өмнө бол энэ асуудал бол маш одоо нууц юм шиг тийм ээ. Одоо эмэгтэй хүний юм нууц амьдрал юм шиг тийм ээ. Ерөөсөө ярих дурггүй. За дээрэс нь эмэгтэйчүүд хоорондоо бас одоо би цэвэршилтээс болоод ингэж шинж тэмдгүүд өгөөд ингээд ийна гэд хоорондоо хүртэл их ярих дурггүй. Ерөнхийдөө одоо юу гэдэг би хөвшин болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм шиг тийм ээ. Ийм мэдрэмж бас төрөөд идэхтэй холбоотой гэж магадгүй л дээ. Гэтэл сүүлийн үед бол харьцангуй мэдээлэл сайтай бид нар боллоо. Одоо бол эмэгтэйчүүд маань бас энэ тухай нийлээд яг наад зах нь одоо нөгөө интернетээс өөртөө мэдээлэл хайгаад олоод уншиж болж байна тийм ээ. Нөхөр эхнэр хоёрын хувьд бол чөлөөтэй ярилцдаг л ах хэрэгтэй. Нээлттэй л ах хэрэгтэй. Нөхцөл байдлыг тайлбарлаж ярьж байгаа нь чи өөрийнхөө төлөө тэгээд өөрийнхөө одоо гэр бүлийн харилцааны төлөө тэгээд ирээдүйхээ одоо амар амгалан амьдралын төлөө штэ. Тийм учраас одоо зүгээр л би ичээд ярьж чадахгүй эсвэл би хүлээн зөвшөөрөх чадахгүйгаасаа болоод ярьж чадахгүй байна гэдэг ийм тайлбараасаа илүү цаана нь үнэтэй зүйлээ би хамгаалж үлдчихэж байгаа гэдэг тэр чухал зорилгоо мартахгүйгээр илэн налангүй ярилцдаг л ах хэрэгтэй. Ямар ч харилцааны асуудалд бол ярилцал одоо хамгийн зөв арга. Бид нэр хөвчлээ одоо ойлгохгүй гэж боддог. Яг үнэндээ тийм биш. Ойлгодог байхгүй тий. Хүнд одоо тайлбарлаад ярихад ямар ч хүн ойлгоно шүү дээ тий. За яг эмэгтэйчүүдийн цэвэршилт болоогоосаа ингээд бас нээлттэй сэдв ер нь бол ойлгомжтой тий. Ингээд бас мэдээллүүд илүү дэлгэрэнгүй байдаг болцсон. Тэгэхээр эрчүүдийн хувьд бол ярьж 40 наснаас хойш ингээд явагддаг процесс баагаар. Эмэгтэйчүүд бол нэг жоохон цэвэршилт нь ингээд илүү огцом гэдэг юм уу итэвхтэй яваад байгаа учраас тэнд нэг юм өөрийгөө таньж мэдээ дээрээс нь чинь шинж тэмдэг шүү дээ. Сарын тэмдэг ирэхэ болчоор хүн өөрийгөө ойлгох чинь цэвэршилт явж байна. Эрэгтэй хүн энийгээ таньж мэдэх тийм аргууд байд юм уу шинж тэмдгүүд байгаа юу? Тий, ерөөхдөө тэр бие махбодын өөрчлөлтүүдийн төрөө бит хоёр дурдаад явсан шүү дээ тий. Тэрнээс гадна сэтгэл зүйн хувьд бол яах вэ гэхээр
дайчин чанар гэх юм уу да одоо тийм төрөмгийн агрессивнес гэж бас яриад байдаг те. Тийм төрөмгийн чанар бол нэлээд багасна, ихэн болно. Mood swing гэж ярьдаг штэ те. Ингээд нэг болохоор ингээд баярлаад, жоох юмд баярлаад, нэг болохоор айгүйх гутраад гэдэг ч юм ингээд амархан сэтгэл санаа нь хувираад өөрчлөгдөөд байдаг. Тэр нь бас одоо ингээд хямралын шинжтэй. За тэгээд одоо түгшүүр өндөртэй, стресс өндөртэй, их ядардаг, бэлгийн дур хүсэл буудаг, тийм ээ, буурдаг. Тиймэрхүү шинж тэмдгүүд ер нь бол сэтгэл зүйн хувьд бол илрэнэлтэй. Багаар явдаг учраас эртээчүүдийн одоо хувьд зарим хүний ихэнх хүний хувьд бол тэгж актер мэдрэгдэхгүй явж агаад ингээд аажмаар явж агаад ингээд 60 нас хүрэхэд бол ерөөхдөө ингээд дуслаа гэж үздэг аахгүй. Тэр одоо тестостероны огцон уналт гэх юм уу да тий тестостероны уналт бол ингээд 60 нас хүрээд тогтон голоод ингээд авчнаа гэсэн үг байна тий. Хэрэгтэй хүмүүс нэг спортоор хичээллээд ч юм уу ингээд одоо би ингээд эсвэл ажиллаад тахад ингээд 40 нэмэх насныхаа айгуу тийм спортоор хичээлдэг болсон, эрүүл амьдралын хэм маягтай болсон, хоолой зохицуулдаг болсон. Тэгэл ингээд жимд орохоор бас 40 нэмэх насны ирчүүд айгуу их явдаг болсон, найзалдаг болсон тий. За одоо баг тэр английн тэмцээнж бий болдог болчлоо. Ингээд тэд нар бол одоо чинь иймэрхүү спортоор хичээлдэг ч юм уу механикаар тэр одоо цэвэрлтийг зогсоох эсвэл бүр зогсоох ч юм уу тэг бүр байхгүй болох тийм арга жишээ нь байдгүй. Одоо эмэгтэй хүн бол яалчгүй цаанаасаа царин тэмдгийн нэрхөө болоод бид нар нэг яг механикаар гаднаас нэг зогцуулдаг баг зэргийн дааврын эм бэлтгэл ч юм уу витамин ч юм уу хэрэгж нэг тодорхой хэмжээнд үйл ялгал нэг юм байгаад байгаа шүү дээ. Нэг нь цэвэрсэн бол бид нар бас тэр чинь нэгэнд ирчж байгаа үйл явдлыг бол зогсоох боломж байхгүй. Зүгээр нэг тодорхой хэмжээнд нэг өөрийгөө нэг арай нэг эвтэйхэн байлгах витаминууд ч юм уу те нэмэртэй л те гэхдээ мэдээж тэр процесс бол буцаж эргэж ирнэ гэж байхгүй. Нөгөө талаас харахаар ирчүүд харин буцаад бүр залуу болсон юм шиг те спортер хичээлэл царайдсан ингээл бүр ингээл илүү эрэгтэйлдэг, илүү өмнөхөөсөө илүү дайчин, илүү шийдвэр гаргадаг, илүү тийм мундаг болцсон, өөр болцсон ч юм уу харагдаад байдаг. Тэгэхээр эрэгтэй хүнд бол нэг юм аврал байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг тэгдэм юм болоо. Яг зогсооно гэж бол байхгүй л те. Шинж тэмдэг нь бол багасгах боломжтой. Ер нь эрэгтэй хүн бол гэхдээ одоо нөхөн өрчхүүн чадвар бол хүүхдлээ байж штэ. Байж ах боломжтой штэ. Тий. Эмэгтэйчүүд бол ямар ч боломж байхгүй. Одоо яг л менопауз юуны цэвэршилт явагдаад дуусаад болвол ямар ч үр тогтоох чадваргүй болно. Харин эрэгтэй хүний хувьд болохоор өхөн одоо 70 80 нас хүртлээр яг үр тогтоох чадвартай байх боломжтой байхгүй. Тий. Тэгэхээр шинж тэмдгүүд нь бол ялангуяа дасгал хөдөлгөөнөөр ялангуяа юм хүчний булчингийн масс нэмдэг ийм спортоор бол ихт багасна. Тийм. Тэгэхээр тэр дасгал хөдөлгөөн хийгээд байгаа хүмүүс бол зөв байх нь тийм үү? Зөв байх нь. Булчин масс ер нь энэ тестостерон даавар өөрөө одоо тэр булчингийн масстай шууд холбоотой байх нь шүү дээ, тийм. Тэр тестостерон даавар буугаад ирмэгц булчингийн масс илт багасаад өөхөн одоо идүүд ихсээд ирдгээ. Тэгээд ингээд эрэгтэйчүүд маань бүзээтэй болоод эхэлдгээ гэдэг түр ярьсан шүү дээ, тийм. Тэгээд яг тэрэн шиг тэгэхээр тэрэн яг гэхээр эсрэгээр нь одоо механик аргаар булчингийнх нь массыг хөгжүүлэх ачаалал өгөөд ингээд дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр илт яг гэхээр тестостерон даавар дааврын одоо багасалт бууралт нь багасдаг байхгүй юу? Тийм. Ер нь огт бууруулахгүй байх гэж бол байхгүй л дээ. Тэр бол яхаарахгүй насны одоо зүйл учраас насаа дагаад багаар буураад явна. Тийм. Би бас нэг судалгаа уншижсэн гэрүүлийн айлтг гишүүний одоо тэр цум эмэгтэй хүний үед цэвэршилт ирэхээр мэдээж нөгөө түрүүний хоёлын ярьсан бэлгийн дуусал жоохон буураад ирж байгаа тийм. Энтэй холбогдуулаад нөгөө араар тавих процесс ч юм уу тийм үйл явдлууд за тийм 3 дахь житгээдтэй болгох ч гэдэм үү иймэрхүү юмнууд ер нь гэр бүлд бас тулгардаг асуудлууд нэг гэдэг. Өөрөө хэлэх нөгөө эмэгтэй маань эхнэр маань нөгөө за би цэвэрчлээ гэд өөрийгөө ингээд шууд хумайт ч юм уу тийм сэтгэл зүйн дундалтанд ороод хүсгээ болоод ингээд ирэхлээр нөгөө нөхрийг ганцаардуулах ч юм уу тийм нөхөр нь ингээ арай өөр зүйл хайж эхлэх ч юм уу. За энэ эсвэл нөгөө эмэгтэй нөхөртөө тийм мессеж өгöd байгаа байхгүй. За би хөгшөрцөн гэд нэг тийм мэдрэмж дандаа ингээд мессеж өгöd тахлаар би хүсэхгүй байна, би хөгшрөөд байна. Үгүй би уналтанд орсон гэдэг мэдрэмж өгöd тахаар нөгөө эр хүн чинь угаасаа цаанаасаа юм нөгөө эго өндөртэй тийм учраас нөгөө төрөний таны хэлдгээр олон удаа гуйж ахаар тийм магадгүй илүү залуу хамтрагчтай болохыг хүсдэг ч юм уу. Тэгээ нөгөө гэр бүлийн дунд ингээд ийм сөрөг даврууд ингээ харагдаад эхэлдэг гэлтэйчлээсэн л та. Тийм.
Тэгээ би энэ дээр зүгээр нэг кинон дээр жишээ аваад ярьчмаар санагдлаа л да. Сүүлийн үед нөгөө гарын 5 хуруу киноны шагдар гэд дүр байгаа шүү дээ. Тий гол эрэгтэй дүр. Шагдар гэд дүрийг одоо буруутгадаг. Зөвхөн шагдар гэдэг дүрийг ингээ буруутгаад яваад идэг гэсэн шүү дээ бид нар чинь тий нэг хэсэг. Тэгээ сүүлийн үед нөгөө шагдрын эхнэрийг буруутгаад идэг. Эхнэр нь айгу муухай аштай байсан. Эхнэр нь айгу юу исэн шүү дээ тийм ээ. Одоо нэг олон хүүхэдтэй дарагдцсан. Тэгээд гэрийнхээ ажилд дарагдцсан тийм ээ. Тэгээд ингээд нөхрөө юм хэлэхээр л муухай ашлал хар яар гэл ингээд эхнэрээс нь болсон шүү дээ гэл ингээ яригддаг болсон байгааз. Харсан уу тийм ээ. Одоо шагдрын зүг болсон бид. Эсвэл баг тий харин тийм яриад байгаа шүү дээ. Тэг яах вэ зүгээр аль талдаа л да. Тийм. Яг одоо ялангуяа эрэгтэйчүүдийн дунд нас гэдэг бол 40 нас гэдэг бол одоо илт тестостерон даавар төр буурж ирж байгаа тэр үедээ эрэгтэйчүүд одоо эрэгтэйчүүдийн хувьд гутрах өөрөө өөрийгөө одоо нөгөө хин нэгэнд баталж үзүүлэх тэгээд өөрөө өөртөө батлах тийм ээ ийм хэрэгцээ бас ингээд гарч ирэх магадлал байна. Яагаад вэ гэхээр нөгөө хажуудах эхнэртэй тийм ээ эхнэртэй ингээд юу яаж чадахгүй байгаа учраас тийм ээ баталж чадахгүй байгаа учраас гэдэг ч юм уу эхнэр нь бас адилхан цэвэршилтийн асуудалтай хэцүү байгаа учраас тийм ээ за тэгээд эхнэр нөхөр хоёр нь хоорондоо одоо ингээд олон жил амьдарснаасаа болоод бас одоо насны дунд насанд ирсэнтэй холбоотойгоор бэлгийн дур хүсэл ингээд харьцангуй бага болсонтой холбоотой ч юм уу тийм ээ ингээд янз бүрийн асуудал шалтгаануудаас шалтгаалаад эрэгтэйчүүдэд тийм хямралын үе бас байна. Ер нь бол дунд насны хямрал нь эрэгтэйчүүдийн хувьд 40-с 45 наснд тохиолддог гэж үздэг. За энэ хямралын үед эрэгтэйчүүд жишээ нь яах вэ гэхээр гинт ажлаа солих тохиолдлууд байдаг. Огт хийж үзэж байгаагүй тийм ээ бүр ингээд тес өөр ажил хийх тийм ээ. Хэрвээ одоо ялангуяа юм санхүүгийн хувьд болцоотой ийм болчих юм бол эрэгтэйчүүд гинт Harley Davidson худалдаж авдаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо гинт юм сонио хоббитой болдог ч юм уу. Иймэрхүү өөрчлөлтүүдийг хийж үздэг. Түүнээс гадна бас яах вэ гэхээр шинэ залуу одоо бэлгийн хамтрагчтай болох орлогууд хийх тийм ээ. Ийм одоо тохиолдлууд их олон гардгаа гэж үздэг. За тэгээд энд бол яах вэ гэхээр эхнэрийн ч талаас дээр нөхрийн ч талаас дээр харилцан бие биедээ одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг нээлттэй хэлдэг байх. Хоорондоо нээлттэй ярилцдаг байх. Мэдрэмжүүдээ хуваалцдаг байх. Би ийм зүйл мэдэрч байна тийм ээ. Тэрнээс болоод би надад гунигтай байна. Эсвэл надад сайхан байна, тийм ээ. Энийг хоорондоо одоо хуваалцдаг байх л их чухал. Хэрвээ тэгж чадах юм бол хуваалцаж чадах юм бол ихэвчлэн эхнэр нөхрүүд бол бие биендээ сайн сайныг хүсэж байгаа, тийм ээ. Тэгэхээр бол хуваалцахад бэлэн байдаг тийм ээ. Бэлэн байгаа шүү. Тийм болохоор аль болохоор одоо үнэтэй зүйлээ авч үлдэхийн тулд тийм ээ өөртөө үнэтэй зүйлээ тэр сайхан чигээр нь авч үлдэхийн тулд хоорондоо илүү ойр дотно нээлттэй байх юм бол бас илүү хүртэн таах. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэрэглээд ургуулсан бүтээсэн илүү эрч хүчтэй эрүүлэр хөгжрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеэ аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Тэгэхээр нөхөн үрчхийн асуудал өөрөө эмэгтэй хүний тэр талд бас адилхан эрэгтэй хүний сэтгэл зүйтэй маш холбоотой юм санагдаад байгаа байхгүй. Жишээ нь эмэгтэй хүн стресстэй гутралд орохоор сарын тэмдэг нь 1, 2, 3 сараар ингээд хошоо олдог те. Тэгээд тайвширч хар хүрээд ирдэг ч юм уу. За тэгэл нөө жирэмсэн болохгүй байгаа эмэгтэй хүн чинь би жирэмсэн болохгүй гэл болохгүй л хичээгээд байх тусам нөө тархин нөө ядралтанд ордог те. Хүүхэд тэгэл байн ингээд байх тусам улам нөгөө жирэмслэх процесс нь холдоод байдаг ч юм уу. Тэгэхээр яг 46 настай эмэгтэй хүн байлаа гэд яг 46 наснда л та цэвэршнэ гэдэг юм байдгүй юм санагдаад байгаа байхгүй те. Тэрийг ингээд аз жаргалтай 50 байгаа эмэгтэй хүн тэр цэвэрших нас нь илүү хоошоо те 46-ш магадгүй 50-таа ч юм уу 60-таа ч юм уу байх боломжтой биш. Энэ юус ингээд эмэгтэй эрэгтэй айл хүнийх нь нэг амьдралын чанартай бас холбоотой юм санагдаад байгаа байхгүй. Заавал 40 гараал цэвэрчдэг биш. Тийм үү ингээд аз жаргалтай, эрч хүчтэй ч юм уу те харьцангуй 50 байгаа хүний тэгээ цэвэрших
процесс тэр нас нь илүү хойно байдаг ч юм. Гэтэл наан илүү стресстэй готролд ороод одоо яадаг чи ингээд одоо бол нөгөө нийгмийн стресс гэдэг юм чинь тулцсан байгаа. Тэгэхээр нөгөө залуу эмэгтэй хүмүүс маш залуугаараа цэвэршээд байгаа тий. Хүүхэд гарах боломж өргөдөж ийн гэдэг ч юм уу ингээд процессыг нэмдэд байгаа ш. Тэгэхээр энэ нөгөө нэг тарих өөрөө тий ингээд сэтгэл зүй тарих хоёр өөрөө энэ төхөөрчмөн процессыг энэ цэвэршилтийн процессыг бас ингээд энэтэй нөлөөлдөг удирддаг юм шиг тий санагдаад байгаа байхгүй юу? За яг ер нь бол одоо монголчуудын бол дундаж цэвэршлийн одоо монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн одоо оргил үе гэх үү те дундаж үе гэх үү тийм бол 49 нас байгаа. Тийм статистик харахад шүү дээ те. Тэгээ тэрнээс бол одоо юу гэдгийг хоошоо байх юм уу эсвэл урагшаа байх. За ялангуяа тэр 40 наснаас урагшаа байх вэ те. Тэрийг бол хит эрт цэвэршилт гэж нэлдэг л дээ. Тэгээ 40 наснаас урагшаа байх эднэр бол төрөний бидний нэг яриадсэн хит хитэн шалтгаанууд бид нар ярьсан шүү дээ. Төрөлтийн тоо, одоо арх тамхины хэрэглээ, эрүүл амьдралын хэм маяг, стресс те, удамшлын онцлог тийм ээ. Зэрэг одоо хит хитэн шалтгаанаас шалтгаалаад эрт эхэлж болно, орой эхэлж болно. Зөв. Тэгэхээр ер нь яг цэвэршилтийн үеийг бол хосууд хоёроос хамтдаа л даван туулах хэрэгтэй тий. Тэгэхээр хамтдаа даван туулаад гарсан хосуудын гоё давуу тал ч юм уу тий. Гоё тэр зургаа ярилцвал. Одоо угаасаа цэвэршилтийн үе дээр явж байгаа хосууд үзэж ихэнх хосуудын хувьд бол нэлээд хэдэн жилийг хамтдаа туулаад тийм ээ өнгөрөөсөн ийм хосууд үр дундаасаа үр хөвгттэй олцсон байх бах тийм ээ. Иймэрхүү хосууд ихэнх нь байгаа. Тэгэхээр тэр хосуудын хувьд бол одоо өшөө цаашаа тэтгэртэй гараад тийм ээ ахмиг насанд хүрээд илүү тайван сайхан байх бие биенийхээ одоо нарийн нандан хүнд хэцүү олон одоо цаг мөчүүдийг цогтой хуваалцсан ийм сайхан хосууд болоход улам их тустай болно да тийм ээ. Эмэгтэйчүүд болохоор нуухан зөв гэж бодоод тах шиг байгаа да. Би ингээд ажиглаад байхад тийм ээ одоо ялангуяа зөвлөгөө авах гээд ирж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол цэвэршилт явагдаж байгаагаа би нуух ёстой. Тэгэхгүй болохоор нуухгүй болохоор хилчгээр би айгу хөшин болцсон одоо гэж харагдах гээд байна гэт тийм ийм бодолтой байгаад тах шиг байна л да. Тэгэхээр би болохоор сэтгэл зүйчийн хувьд юу гэж бодоод байгаа вэ гэхээр нуугаад байхаар чи ганцаараа одоо стресс өндөртэй, бухимдал ихтэй, түгшүүр ихтэй тийм ээ ингээд байнгын юм ядарсан, зовсон ийм байдалтай ингээд байх гээд байгаа штэ тий. Байгаад нь штэ. Тэгэхээр хажууд хүндээ хилчих юм бол юу болох вэ гэхээр ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хажууд хүн чинь гоё дэмжээд өгдөг аа тийм ээ. Сайхан одоо юу гэдэг миний өгшин ядраа юу тэгээ ядарч гинэ одоо амар. Өнөө эртгэн шиг орондоо орч гэдэг юм уу тийм ээ. Ийм байдлууд үүснэ штэ. Тэгэхээр чинь ямар сайхан болох уу тий. Тэгээ хажууд нь хүнийг намайг ойлгож байгаа хүн хажууд маань байж гин. За тэгэхээр ийм болохоор би бол тус болно л гэж бодод. Тэрнээс хэрвээ цэвэршилт явагдсанараа одоо амар хөгшин болоод бидний бэлгийн одоо амьдрал дуусаад ингээд одоо ямар ч сонирхолгүй болж байна гэж бодоод байгаа бол тэр бодлыг нь засах хэрэгтэй тийм ээ. Тэ? Би бол засах хэрэгтэй. Тэглэн далангөө ярилцах хэрэгтэй. Хоорондоо одоо цог амьдарч байгаа хүмүүс юм чинь тийм ээ энэ зэргийн асуудлыг бол заашгүй хоорондоо ярилцах хэрэгтэй. Тэгээд хамтдаа туулах хэрэгтэй л гэж зөвлөмөр юм да. Бас дараа нь давуу тал зөндөө байгаа. Тий. Давуу талаа илүү бас уртл болгоод олж хараад тэрнийхээ хөгжүүлэх төлөө өгнө. Одоо явстаах те. Тэгэж одоо нээлттэй байгаагүйгээс болоод магадгүй одоо нөгөө харилцаанд бүр дуусах тийм ээ. Одоо цаад хүнд бүр цөхрөгч юм уу? Одоо гомдож явсаар хагаад цөхрөл төрвөл салах асуудал үүснэ шүү дээ тийм ээ. Тийм иймэрхүү хор хохиролтой талууд ч байж болцсохгүй. За тэгээд энэ цэвэршилтийн одоо үе гэдэг процесс маань бас давхар нэрхтэйчүүдэд ч бас байд юм гэдэг одоо нэвтрүүлгийн үзээд үзэгчд маань бас аягуулсан ойлгож авсан баг. Тэгээд бид нар бас энэ гоё сэдвэр нээлттэй ярилцсан танд маш их баярлаа. За баярлаа. За манай нэвтрүүлгийн хамтрагч байгууллага болох New Origin гэх брэнд гэдэг. За энэ брендийн маань Omega 3 за тэг хоол задлagч фирмэд энэ нэрийг танд бэлгэлж байна. Тэгэд эрүүл их амьдраарай гэдэг. За баярлаа. Ямар гоё бэлэг вэ? За тэгээд танд амжилт хүсье. Баярлаа. Баярлаа. Ярилцахад таатай байлаа. За таатай байлаа. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin.
Цэвэршилт гэдэг бол хосуудад салах үе биш, харин нэгнээ шинээр таньж мэдгч үе байж болох юм. Тэгэхээр энэ үеийг хамтдаа даван тулахад хосуудад маш чухал байгаа. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар New Origin брэнд байлаа.